За энэ төсөв одоо цаашаа ингэж явахгүй нэлээд тодорхойгүй байна. Тодорхойгүй болгож байгаа энэ байдлыг бол манай эрх баригчдын гаргаж байгаа үйлдэлүүдээс болж байгаа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт энэ ерөнхий сайд бол энэ төсвийг хүнээ бодсон төсөв болсон ингэж зарлж хэлж байгаа. Мэдээж одоо хүнээ бодлого яг. Гэхдээ хүнээ бодохын тулд бол мөнгөтэй байх хэрэгтэй, орлого олох хэрэгтэй. Энэ төсвийн одоо нэг сул тал нь яаж орлого нэмэгдүүлэх гэж байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөрөнгө оруулалтууд нь яаж эренбэлэгдсэн юм бэ? Яаж мөнгө олох гэж байгаа юм бэ гэдэг нь асар тодорхой бос байгаа. Зарлага нэмэх юм яриад байгаа. Одоо тэгээ цаашдаа улам зарлага нэмэгдэх юм байна. Одоо энэ зарлагын 24%-ийг авъя гэж байна. Бүх сайд нар цалинд юмгаа нэмнэ гэж байна. Одоо тэгээ удахгүй 27 он болно. Ерөнхийлөгчийн сонгуул гээд бас дахиад уралдана. Тэгэхээр одоо яаралтай орлого олох талаа анхаарахгүй бол хэцүү болох нь шүү л гэдгийг одоо хэлмээр байна. Тэгээд энэ орлого олж байгаа төсөв рүүгээ хөрөнгө оруулалтаа хийж байгаа юм болов гэхээр бас байхгүй байна. Сангийн ам бол хэдэн боомтууд дээр хөрөнгө оруулж байгаа гэж байна. Боомтууд руу очихоос наан энэ баялагч нь өөрөө манай говь бол одоо асар зөөлөн хүлээстэй энэ улсыг одоо тэтгэж явж байгаа гэдэг дээр зөвшөөрөөд ингээд явцгааж байгаа. Хоёрхан л зүйл өсөж байгаа шүү дээ. Энэ бэлчээр талхлаад болжихгүй байна. 20-30 км өргөн замууд гараад байна. Замтай болгоод өгөөч. Усны төсөл хэрэгжүүлээд өгөөч. Усгүй болоод байна. Уул уурхаагаас ч юм бол. Хоёулан дээр 0 энэ хөрөнгө оруулалтууд. Усны төсвүүд дээр 0, төсвүүд дээр 0, замууд 0. Сая Эрдэнэт гишүүн хэлж чинь тэр ховдод болохоор нэг уул уурхаан ганц төсөл яриад улсын хэмжээнд бүр сонсгол яригдлаа. Бүх сумаа холбогдсон. Гэхдээ Эрдэнэт нэг зүйлийг буруу хэлж чинь тэр манай говьос сонгогдсон зам тээврийн сайд бол энэ сумдуудтай холбох нүтгэл бүсийнхээ аймгийн 2 төв холбож чадахгүй яваад байгаа. Чойр Мандалговын зам дээр 0. Тийм учраас энэ дээр одоо анхаарч өгөөсэй гэж ингэж бодож байна. За 3 дугаарт нь бол энэ хэмнэлтийн хууль гээд энэ дээр зоригтойхон арга хэмжээ аваад явахгүй бол энэ ажил чи явахгүй. Ялангуяа одоо ингээд инфцэгстэй болгож байгаа ингээд бүгдийг хурааж аваад байх юм бол орон нутагч гэсэн юу ч хийж чадахгүй шүү дээ. Цаг агаарын нөхцөл байдал, улирлын нөхцөл байдал ямар үйлээ бид нар мэдж байгаа шүү дээ. Төсвөө дэг журамтай болох гэж байгаа нь ингээд мөнгө олдог хөрөнгө оруулалтаа зогсоогоод байвал тэгээ яах юм бэ? Орлого олохгүй бол юу болох юм бэ? Эрүүл мэндийн төсөв нэмэгдсэн л гэдэг нодны одоо ингээд тэмнэлтэй байлгээд эрүүл мэндийн чинь хамаг төсөв нь хураагдаад явцсан шүү дээ. Боловсролын яамны хамаг төсөв нь хураагдаад явц хөрөнгө оруулалтууд нь. Тэгэхээр энэ дээр нэг зоригтой шийдэл гаргаад энэ хэмнэлтийн хуулийг явуулахгүйгээ шийдэж явахгүй бол жилийн эхний хэдхэн одоо дулаан эхлээд ганц нэг сар болоогүй байхад нь юуг нь хамаг юмыг зогсоочих юм бол тэгээд одоо мөнгө олдог юм байхгүй болох хөрөнгө оруулалт чинь байхгүй болно. Хөрөнгө оруулалт байхгүй бол тэгээд мөнгө олдог юм чинь байхгүй болно. Тэгээд одоо хэдийн хүртэл ингээд урсгал зардлаа хаанаасаа яаж эсвэл одоо тийм нууцсан дарцсан их мөнгө байгаад байт юм уу?